бидний дүү хайртай. Холдов тусмаа тань уу сэтгэл минь. Би Политехник коллежийн ажилтан гэдэг ангиар нь сурч байгаа. Манай мөрөн дээр ногоо ирэм гээд мод үржүүлгийн талбай байгаа. Тэн дээр би ээж автагаа 1 жил цуг ажиллаад ер нь мод гэдэг зүйлийг тарьж үзээ. Тэгээд ер нь сонгож авсан. Дадлгаар явж байгаа хугацаанд 100 газар ойжулсан. Нодлон жил тарьсан тарьцнуудаа сургууль дээр авиж тарих гад ботгонд хийж авч явах. Үрээр тарилтээс нь ингээд соёолоод гарч ирсэн байдал. Баггүй. 2000 гаруй мод тарьсан одоо бараг 2 настай байгаа. Хуучин орж ирж явахдаа ч гэсэн зөндөө их мод тарьсан тэр нас ургаад ер нь л амар гоё. Сэтгэл долоо нөхөр гоё. Ер нь л хамгийн ихэд өрөндөө яваад үрээ цэвэрлээ. Дээл тэгжит зөндөө өсөлтөн дөө. Биднийг ингээд ажилуулъя гэсэн манай сургууль руу тийм бичиг явуулдаг байхгүй юу? Тэн дээр болохоор цалинтаа гарч иж болно. Энэ болохоор айжуулт гэж явна. Яг л ай дотор хийж байгаа учраас 3 настай шинсийг нөхөн тарьж байгаа гэсэн үг. Багийн ажил гэх юм бол одоо ингээд хийгээ бүгдээрээ нэг багжнуудаа бариад тэгэл бүгдээр яг ажлаа энэ тэнцүү хуваагаад авчдаг болохоор ер нь амар амар. Сургуулаа төгсөөд аж ахуй ажилтан гэсэн мэргэжилтэд төгсөх болохоор дараа жил 1.61-5-аар сурахаар ойн техникчийн мэргэжлэр сурна. Тэнгүүтээ шүтээслүү ойн инженерээр сурна. 2 дугаар курсээс орж болох боломжтой болохоор. Тэгэхээр нөгөө ойн инженер гэсэн мэргэжлэрээ л ер нь Өвсгөл аймагт ажилланаа л гэж. Ер нь бол ой гэдэг чинь бидний хүчил төрөгчөөр хангаж өгдөг. Тийм болохоор ер нь биднэрт ч хэрэгтэй, ирээдүйн хүүхдүүд гэсэн үнэхээр их хэрэгтэй. Ягаад гэвэл биднийг агаараар тэтгэж идэг учраас ойд болохоор чинь зөндөө их хүн хэрэгтэй шүү дээ. Ойжуулагч, ойн байцаагч, ойн инженер, ойн зохион байгуулалтын тийм бас удирдаад явах хүмүүс хэрэгтэй болохоор ер нь ойд тал руугаа сайн сурвал их хэрэгтэй шүү л гэж хэлнэ дээ. Том гоё мод болж ургаарэ. Аймад бол хүн болгонд хүчил төрөгч бэлгэлж идэг агаарын нэг хэсэг юм аа.